Idam Purnat Purnamudachyate Purnasya Purnamadaya Purnamevavashishyate Om Shanti Shanti Shanti. Andham tamah pravishanti ye asambhutim upasate tato bhuya ivate tamo ya usambhutya gumrataha. Үйл мэдэх зүйлийг шүтгч хүмүүс нь сохор харанхуй дотор ордог. Тэгсэн мөртлөө одоо энэ бодит харагдаж байгаа юмыг шүтдэг хүмүүс нь тэрнээс ч илүү харанхуйд орно. The unmanifest, they enter into blinding darkness. But those who are devoted to the manifest, they enter into greater darkness. Бясалгал хийж шүтэн биширсээр байгаад бясалгал дундаа тэр үл мэддэгч, үл харагдагч зүйл рүү орсон мөртлөө яах гэж тийшээгээ яваад яах гэж энэ үйлдэлийг хийгээд байгаа юм бэ гэхлээр ямар нэгэн юмыг олж авах гэдэг. Энэ юу вэ гэвэл энэ тэд нар тэр агуу их гигантэн бидний өмнө байж исэн энэ бүхнийг бидэнд бичиж үлдээсэн тэр хүмүүс ингэж хэлжээ гэсэн. Тийм бэ? Wise have said, worship of the manifest and worship of the unmanifest yield different results. Бодит байдлыг шүтэн бишрэх эсвэл тэр хийсвэр зүйлийг шүтэн бишрэх хоёр өөр үр дүн өгнө гэж хэлсэн байна гинэ. Sambhutim cha vinasham cha yastat vedo bhayagum saha vinashena mrityum tirtva sambhutyamamritamashnuti. Бодит харагдж байгаа амьдралын тухай хичнээн гүнзгий зөвөр мэдэх тусам тэр хүн үхшгэр үнхэн байдалтай хүрнэ гэсэн. You take medicine to get rid of sickness. Хэрвээ та өвчин тусах юм бол эдгэрхийн тулд эм уудаг. So specific results are given by different medicines, different acts. Ямар ихсэн гинцэн бэ тэрэндээ таарсан юм уудаг тийм үү? For example, you exercise. Жишээлбэл бол та дасгал хийлээ, гимнастик хийлээ. Go to a gymnasium. There are different exercises for different parts of the body. Би чинь тодорхой хэсгүүдэд зориулагдсан тодорхой дасгалууд байдаг тийм үү? One for the chest, one for the shoulders, another for the calf, another for the back. Specific exercises for specific parts of the body. Биеийн тусгай хэсгүүдэд нь тусгай зориулалтын дасгалууд гэж байдаг. Яг тэр зориулсан. Similarly, specific medicines for specific parts of the body. Түүнээс гадна бас биеийн тодорхой хэсгүүдэд бас тодорхой эмүүдийг зориулагдсан байж байгаа. Тийм ээ зөвхөн юм уу? Specific music, tunes to create specific moods. Түүнээс гадна хөгжмийн янз бүрийн аялгын хүртэл хүний сэтгэлийн хөдөлгөөний тодорхой хэсгүүдэд нөлөөлдөг. People in the entertainment field, they know it very well. Урлаг уран сайхан кино ши реклам чимэглэлийн болгоныг хийдэг тэр хүмүүс ямар хөгжмийг ямар үед дуургаад хүнд ямар нөлөө үзүүлэх гэдгийг маш сайн мэддэг. They know what type of music to put where. Хизээ ямар хөгжим тавихад тэд нар аягүй сайн мэдчихэж байгаа. In a love scene, they want to put the thrill music. Үйл явдал нэг жоон төгшөөртэй болоод ирвэл яг тэр нэг хүний сэтгэлийг төгшөөж эхэлдэг юм хөгжим тавьчихдаг. In suspense time, they put another type of music, which
Бүгд ямар үйл явдал болж байгаа юм те жишээлбэл одоо ингээд нэг баяр хөөр ингээд нэг сайхан аз жаргалтай үйл явдал болоход бас нэг яг ингээд хүн дагаад ингээд сэтгэл нь сэрэгчмээр тийм өвдөм болоод тавьчихна. When you come to the ragas, there are raga means the tunes. Рага буюу сэтгэл хөглөдөг аялгыг сонсохоор there is a whole Veda, a section of Upaveda just for the tunes. Upaveda гэдгийн бүх тэр нөгөө нэг тэрэн дээр гаргаж байгаа утгыг рага дээр ингээд дүрслээд гаргачихсан байгаа. Бүлэг бүлэг. In music you will see sa re ga ma pa da ni sa. Sa re ga ma pa da ni sa. Энэ нөгөө юу гэхээр до ре ми фа сол ля си гэдгийг яг энтгчүүд яг ингэж хэлдэг. Долоо нотыг нэг амтнаар төлөвлөсөн байна. And you will see these animals will only make noise or sound only to that tune. Тэр амтан зөвхөн яг тэр дууг л гаргадаг. Яг тэр дуугаар ингээ хөглүүлсэн юм шиг байгалаас зөвхөн доо гэдэг аялгыг л гаргадаг тэр амтан. Амар сайн шүү. Elephant, when those elephant is so big, its pitch is very high, you know, it says ni, nisha. Ni гэдэг нотон дээр таардаг. Нарийнх юм өндөр дуу. Music, the ni comes from elephant. Зааны аялгууд нь ни. Pa comes from birds. Nightingale. Nightingale-ийг монголоор юу гэдэг нь мэдгүй. Айгуу гоё тийм нэг тэгэл аюу гоё тэрэн дээр бас саригамага таардаг гэсэн. Ма гэдэг нот нь cows and goats and sheep. Each animal has only one particular tune that they can sing or their voice is in particular scale. Айгуу сайн байглаасаа тэр амтэн зөвхөн тэр нотоор л дуурдаг. 7 нотны ганцхнаар нь дуурдаг юм байна. Human system has the entire range. Бүх нотоор дуурч чадна хүний хоолой. So avidyaya mrityum tirtva. Get over the death. Амьдралын зарчмыг дагаад амьдарч яваа мөртлөө үхлийг ч бас туулаад гарчин гэсэн. These specific different disciplines in life. Авидья гэж байгаа шүү дээ. Тийм үү? Амьдрал дээр ингээд таны сурж байгаа, мэдж байгаа тэр зүйл, тэр уяншлага, тэр яадын хэлээ зэрэг тухайн ингээд амьдарч байгаа мөртлөө үг хэлхийн тулд амьд байх хэрэгтэй. Тэгээд амьд байх хэрэгтэй мөртлөө тэр үгийг ингээд хэлээд тахлаар зэрэг яадын хэлээр уншаад тэр үйлдэлийг ингээд хийгээд яг таас нотонд нь ингээд тааруулж байгаа юм шиг ингээд дуурайд тахлаар та тэр амьдарч байгаа мөртлөөс үхлийг туулж гарах шидэг олд юм. If you are sick, take medication or do particular exercises, chant particular mantras, you can over that. Таны өвчин туслаа гэж бодоход нэгдүгээр эмээ уун, хоёрдугаар тэр дасгал сургуулийн тэрний үед юу хийх ёстой энэ тэр дэглэм мэглэмээ сахин тэгээд дараа нь бас тодорхой хэмжээний уншлага уншин тэгжээч та итгэвчдэг. That's not going to give you immortality. Ийм байдал танд үрд мөнхийн хөшгөө мөнхийн байдлыг өгөхгүй л дээ. That's not going to give you bliss. That's not going to bring you liberation. It is essential. Хоёрдугаар тэр гэгэрүүлэхгүй таныг чөлөөтэй болгохгүй та зөвхөн л өвчнийг эдгэрүүллээ штэ. When someone is sick, medication is essential. But when they are normal, then they look forward towards freedom, liberation. Хэн нэгэн хүн өвчин туслаа гэхэд эхлээд юм уух хэрэгтэй, эмчлүүлэх хэрэгтэй. Тэгээд өвчин нь зүгээр боллоо. Эрүүл болсныхоо дараагаар эрхчлөөг эрхэмлдэг, гэгэрхийг хүсдэг. Би өөрийнхөө одоо мэдж байгаагаас илүү хүн хүндрий дээд мэдлэг буюу хүлбэн авахд хүрэхийг тэмүүлдэг. So both has relevance.
Тийм учраас хоёулаа хоорондоо харилцаа шүтэлцээтэй хоёулаа хэрэглээтэй байгаа үстэй тийм ээ. That's what here they say. Тийм болохоор аль The алин manifest has its relevance, the unmanifest has its own relevance. Өөрөөр хэлбэл ил харагдаж байгаа бодит байдалч гэсэн хэрэгтэй харагдахгүй байгаа далд байдалч гэсэн хоёулаа хэрэгтэй хоорондоо холбоотой харилцаа шүтэлцээтэй гэж түрүүний нөгөө судран дээр уншсны учир нь энэ байна. One cell multiplies itself and becomes an embryo. Аавынх нь бүх эснүүдийн мэдээллийг хадгалсан тэр бэлгийн эс гэж байдаг. Тэрэн дотор хагас эс байдаг. Хагас ээжийнх нь бас хагас. Тэгээд ингээд хоёр хүний хагас эс нийлэнгүүтээ нэг ганцхан ширхэг эс болж байгаа хгүй нэг бүтэн эс. Тэгээд тэр бүтэн эс нь хуваагдаад үржээд яг өөртөө адилхан эсүүдийг бий болгоод өрг үсэж байгаа. Egg sperm, when they conjoin, they become one cell, and that embryo, when it grows bigger, then it knows exactly where the eyes, where the ears should happen, where the heart, and it is all different. Одоо ялангуяа жирэмсний эхний 3 сар дотор яг энэ эсийн хуваагдал явагддаг байхгүй. Тэгжээснэ тэр олон эсүүд нь ингээ айгүй олон шүү. Нэг эс байжсэн зөндөө олон эс болоод энэ эсийн бөөгнөр л болсон. Тэрийг бид нэр ураг гэж нэрлэж байна. Тэгээд тэр ураг дээр яадгүй гэхэлэр зэрэг эргэтэн үүсч ихэл. Айгүй сонирхолтой яадаг гэхэлэр нүд нь яг хаана байх ёстой юм, чихэн яг хаана байх ёстой, хөл гар нь яг хаана байх ёстой. Яг тэндээ тэр нь яг байх ёстой газараа үүсдэг. The texture of eye is not the same as the nail. The nails are not the same as the hair. Боддоо энэ хумсыг бүтээсэн эд биш тийм үү? Хүний гарны ингээд хөл гарны хумсыг бүтээсэн эдийн хумсны эд гэж хэлдэг тишүү эд гэж хэлдэг тийм эд. Энэ хумсны эд үснийхээс шал ондоо, үснийх нь арсныхаас шал ондоо. Тэгсэн мөртлөө ганцхан эснээс ингээд бүгдээр үүссэн. Амар сонь тэгээд хаана нь юу байх вэ? Ямар хэлбэртэй, ямар дүрстэй ингэ байх вэ гэдгийг бүгдийг яг амар гоё яг тоочно ингэ хийцээ. And it's not the same as the kidneys. Though it is one бидний арилж гэсэн бууртай адилхан биш. Буурны эд ондоо, зүрхний эд ондоо, уушны эд ондоо бүх ингэж бие бүтээсэн бүх тэр эргэтнгүүдийн эдүүд нь тэс ондоо. Тэгсэн мөртлөөсөө нэг л эснээс үүссэн тэгсэн мөртлөөс хаана байх өөр айгүй сайн мэдчихэж байгаа. Yet it is so different. Хоорондоо адилхан юм ерөөсөө байдаггүй. This is what is the deva, the level of deva. Энэ яг энэ хаана ямар эд байх ёстой, хаана ямар эргэтэн байх ёстой. Зүгээр л нэг эс ингэж хуваагдчихж байгаа, үржиж байгаа л ингэж тэрнээс би болсон энэ зүйлийг зохицуулж байгаа юмыг бид нар дева буюу тэнгэр гэж хэлээд байгаа шүү дээ. Atman is one, but the devas are many. Харин сүнс буюу атма, браман гэдэг нь бол нэг зүйл байгаа юм. Гэтэл тэрэнд хамаатай маш олон деванууд байгаа, тэнгэрүүд байгаа. Тэд нар бол маш олон. Deva, I mean the divine energy, in Christianity you say Father, Son and the Holy Spirit. Христосийн шашинд бол тэгж ярьдаг тийм ээ. Аав, Хүү, Ариун Сүнс гэж ярьдаг. In Islam it's the Farishtes. Ладын шашинд бол Farishtes гэж хэлдэг. Another Farishtes are there. Here in India they classify the Paramatma and Devata. Энд болохоор энтгэгт болохоор юу гэж хэлдэг вэ? Para Atma, Devata гэж байна. Devata. Adhyatmic, Adidaivik and Adibhautik. 3 levels. They have to receive Shanti, right? Гурван төвшин байдаг учраас бид нэ Shanti гэдгийг гурван төвшөнд хэлж байгаа байхгүй юу? On 3 levels you can get disturbed. One is the physical, second is the metaphysical, third is the causal. Бид нэр ингээд амгалан тайван байдлаа энэ 3 төвшөнд алддаг юм байна. Тэр яг түрүүний хэлдэг
Ади атмика гэдэг нь бол яг энэ махан биений хувьд. Хоёр дахь нь болохоор метафизикал. Ати дайвика гэдэг нь метафизикал. Метафизикал гэдэг нь нөгөө хийсвэр бодит хоёрыг хоёуланг оруулчихсан хэсгийг хэлж байгаа шүү, тийм ээ. Тэгээд гурав дахь нь болохоор causal буюу гэрлэн бие гэж баг хэлж болно доо, нөгөө үл үзэгдэгч далд бие чинь адиатмика гэдэг нь гурав дахь нь. Ингээд өөрөөр хэлбэл энэ амин сүнсний төвшөнд байгаа. Энэ гурван төвшөнд бид нар амар амгалангаа алдаж бардаг. Adhyatmic. On the level of sense. So, to bring peace to these three levels, we say Shanti, Shanti, Shanti. Энэ гурван төвшөнд гурван нь амар амгалан авчрахын тулд бид нар Om Shanti, Shanti, Shanti гурван удаа хэлж. Here, there. As in Christianity, it said one Holy Spirit. Father is the infinite, omnipresent God. Христосийн шашинд бол эцэг гэдэг нь нөгөө нэг бүхэнд нэвтрхий шингэсэн бүхний үүсгэр болсон гэд бид нар үзсэн шүү дээ. Тийм ээ, гурван шинжтэй үргэлж хамт байдаг бүх юмд шингэсэн ингээд omnipresent амар гоё нэвтрхий шингэсэн гэдэг гурван чанар гэдэг өчтөр үзчихсэн. Тэр эцэг гэдэг байгаа нь юу юм гэхээр тэргээ хэлж байгаа. Брахманыг хэлж байгаа. The human form and then the Holy Spirit. Тэгээд дараагаар нь хүү гэдэг нь юу хэлээ гэхээр хүний биеийг олцсон хэсгийг хэлж байна. Тэгээд дараа нь гурав дахь нь болохоор ариун сүнс гэж хэлж байгаа тийм. Is that energy? Бүгдээрээ энерги л No, here the Holy Spirit is not one, but it has diverse functions, characters, qualities. Тэр нөгөө ариун сүнс гэдэг байгаа нь болохоор зэрэг бүхэл нөгөө энергийн бүхэл хэлбэр олсон бүгдийг хэлж байгаа. Тэгээд тэр бол маш олон хэлбэр, дүрстэй, нэртэй, шинж чанартай бүгд тэр Holy Spirit гэдэг нь ариун сүнс гэдэг нь тийм амар олон байгаа гэсэн. And functions. Тэгээд тэр үйл ажиллагаагаа явуулдаг. And the Vedas deal with this. Particular thing, particular part of the body is connected to particular deva. Ведийн шинжлэх ухаан яадаггүй гэхээр зэрэг яг энэ дээр одоо судалгаа гэдэг юм уу ойлголтоо өгөхтэй яг энэ дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. As I said yesterday, the connection between the macrocosm and microcosm. Би өчигдөр хэлсэн шүү дээ, макро, микро хоёр юм чинь ингээ хоорондоо харилцан шүтэлцээтэй гэдгийг учир нь юм л дээ. Specific actions for it. So where do the devas live? Are they living somewhere in another planet? Тэгэхээр дева буюу тэнгэрүүд чинь хаана амьдарч юм бэ? Өөр гариг дээр амьдарч байгаа тэн дээрээс бид нар л хүрээд ирд юм уу? Хаана байд юм бэ гэж. Өөр гариг дээр байдаг. Aprakrita divya manusha rupa. There is no physical body to the devas. There are only light bodies. Бие баггүй гэрлэн бие. Light bodies. Гэрлэн бие. And the path for them is where do they stand? Where do they establish themselves? In the mantras. Тэгээд тэд нар хаанаас бий болцсон. Тэгээ хаана оршоод байд юм бэ гэхээр байна. Зөвхөн уншлагын хүчээр бий болсон байхгүй юу? See, it's not electricity that somewhere has become light, somewhere has become air. When the fan is rotating, the same electricity is producing air. Somewhere it is producing sound. Таанаас цахилгаан дэвшлийг бодоод үзтээ цахилгаан эрчим хүч биднээс харагдахгүй. Тэгсэн мөртлөөсөө ингээд зарим газар гэрэл болоод, зарим газар дуу болоод, зарим газар халаагаар, зарим газар хөргөөл ингээд янз бүрийн юм болоод яваад байгаа шүү дээ, тийм ээ. Electricity is providing us with all this. If you say, no, in the electricity I'm only going to use it only for lighting, not for air conditioning, then you are somewhere losing it.
цахилгаан гэрлээр зөвхөн гэрэл гаргадаг л гэж боддог. Эсвэл цахилгаан гэрлээр зөвхөн телевизээр хардаг л гэж боддог. Үгүй компьютер шаасан бүх л цахилгаан хэрэгслүүд бүгдээр ажиллана шүү дээ. Цахилгаан эрчим хүчин байвал тэднэр бүгдээр ажиллана тий. Do you get it? Тийм биз. So similarly, this one Яг л тэр үйл infinite being, the self, is what you хязгаартай are. оршихуй байна. Таны нэрлэлээр сүнс, амин сүнс гэж нэг ганцхан юм байна. There is differences. There is diversity. Your eyes cannot be your nose and it cannot be your ears. Яг тань дээр хүрээд ирэхдээ тэр ганц энерги гэдэг маань амар олон хэлбэр төрстэй болоод эхэлж байгаа аахгүй да. Жишээлх юм бол хамар чинь нүд шиг юм харж чадахгүй. Нүд чинь хамар шиг амьсгалж чадахгүй. Ам чинь ингээд бүгдээрээ нэг энергиээр ажиллаж байгаа мөртлөөс өөр үүрэг гүйцэтгэх нь одоо чихээрээ хоол идэж болохгүй. Тий яг бүгд зориулт нь яг ингээд яг л цахилгаан гэрлийн хэрэглээ шиг юм байдаг юм аа. Eyes can only do eyes function. Nose can only do function of the nose. Нүд гэхэд нүднийхээ л үйл ажиллагааг гүйцэтгэх нь, хамар гэхэд хамрынхаа л үйл ажиллагааг гүйцэтгэх нь өөр нөгөөдгөө орлоод өөр юм хийн гэж байна. This much difference is inside. This is Sambhuti and Asambhuti. Энэ бол одоо маш том ялгаа шүү дээ тийм үстэй. Гэтэл энэ таны биеийн дотор ч л байж байгаа аахгүй юу? You must recognize the differences and you must recognize the unity. Та яг эндээс одоо эндээс бүх юм нэгдмэл нэг гэдгийг ойлгох ёстой. Яг энэ дээрээс та нэгдмэл нэг мөртлөө дотроо ялгаатай гэдгийг бас ойлгох ёстой. Whether someone pinches your cheek or pulls your ears, you do feel it. Тэгсэн мөртлөөс нэгдмэл гэдгийг чинь үзүүлж байгаа юм нэг байна шүү дээ. Жишээлбэл ингээ хацар дээрс чинь чимэх юм уу, чихэн дээрс чинь татхлаар та ингээ бүхлээр мэдэрч байгаа үстэй тэрийг. It's only one person who is feeling both. Correct? Тийм үстэй. Одоо ингээ хацар дээрс чинь ингээ чимэгсэн ч адилхан та мэдэрнэ. Тийм үү? Нэг л хүн мэдрээд байна. Чихэн дээрс чинь ингээ татлаа гэхэд та бас нэг л хүн мэдрээд байгаа. You can't say I'm only here or I'm only my cheek. Тийм болохоор та би ганцхан энэ хацар бол би, чих бол би гэж хэлж болдгоо учир нь тэрэлтэй. Та ингэ чинээс чинь татхлаар бүх биеэрээ нэг хүн чихнээс нь татхыг ёо гэд мэдчихэж байгаа. Хацраас чинь чимэхийг бас мэдчихэж байгаа. Тэгэхээр та өөрөө тийм бүгдээрээ ингэж нийлээд таны нэг биеийг үүсгэтэн бийж бүгдээрээ тусдаа өөр үйл ажиллагаа гүйцэтгэдэг. And that is what this whole universe is all about. Энэ бүх ертөнд яг л ийм зарчимд яг л ийм байдлаар ажиллаад байгаа шүү. Consciousness Нэг л ухаарлтай creates itself into this diverse. Ганцхан ухаарл нэртэй consciousness гэдэг нэртэй юм энэ дэлхий дээр ингээд тоолохын аргагүй олон мянган нөхцөл байдал хэлбэр дүрс бүгдийг үүсгээд тавьсан байгаа байхгүй юу? Universe. It's only one thing, yet it is many. Харахад ингээд ганцхан л зүйл юм л да. Энэ амьдралыг бий болгосон, ертөнцийг бий болгосон ганцхан л энерги юм, ганцхан л consciousness гэдэг нэртэй нэг зүйл байж байгаа мөртлөө өөрөө дотор юм төмөн юмыг агуулж байгаа. Яг л таны бие шиг. Someone who catches hold of only the one thing is going into darkness. Someone who catches up the many is also going to darkness. Тэгээд бидний саяны сургаал дээр юу гэсэн ихлээр зэрэг бодит байдлаас нэг зүйлийг онцлоод ингээд шүтсэн ч гэсэн харанхуйлан орчин ингээд бүтнээр нь ингээд шүтсэн ч гэсэн харанхуйлан орчноо гэж хэлсэн шүү дээ. Тийм үү? Сая тийм сургаал сонссон. Deeper darkness. Тэгээд бүр So илүү that is харанхуйлан understand орно. more. That is classical chemistry. The periodic table is as important as the quantum mechanics. Тэгэхээр яг энийг та юу гэж ойлгох ёстой юм бэ гэвэл яг л энэ нөгөө ерөнхий хим гэж хэлдэг тийм ээ, мэдлэгийн үйлчлэг системд ерөнхий хим гэж байгаа. Ерөнхий хим амьдралд хэрэгтэй тэр байхгүй байвал бас хэцүү. Тэр
үндсэн тэр ерөнхий хэмж хэрэгтэй, нөгөө талаар нь квантум механикс бас хэрэгтэй. Of unification. Квантум механик ерөнхий хим хоёр This is the байж message. нэг юм нэгдлийг бий болгож байгаа. Энэ бол мессеж. Энэ бол гайхамшигтай мессеж. You know? Is it clear? Энийг ойлгосон. If you have cough, you have a particular medicine for cough. Тэгээд ингээд чи ханиалгаар дасан бол яг үгүй ханиалганы юм уу шүү дээ. Ханиалга дарддаг юм уу тийм үү? Тусгай юм байгаа ханиалган зориулсан. Take that which you take for when your tummy is upset. Ханиалга дарддаг тэр юм ходоодоо өвтгөр ууччих болохгүй дээ. Okay? The same way, Яг to тэгвэл gain specific results, ямар нэгэн тодорхой үр дүнг авахын тулд тодорхой зорилгот хүрэхийн тулд тодорхой specific mantras or тодорхой нэг specific acts үйлчлэг are used, and that is what is the science of the Vedas. Өөрөөр хэлбэл Ведийн шинжлэх ухаан бол ерөөсөө л энэндээс суурилсан байна. Ямар нэгэн тодорхой үр дүнг авахын тулд тодорхой уншдсан байна. Тодорхой үйлдэлийг хийдэм байна. Тэгжиж яг зөвхөн тэр тодорхой үйлдэлээс авна. हिरण्मयेन पात्रेण सत्यस्यापि हितं मुखम् तत्त्वं पोषन्न पावृणु सत्यधर्माय दृष्टये. The truth is veiled by a golden vessel. Жинхэнэ үнний царайг нь алтан хөшгөөр хаацсан. Оо тэжээгч минь. Тэр хөшгийг нээгээд өгөөч. Тэр гэрлүүрийг аваад өгөөч. Тэгвэл би үнэн ба үйл явдлын учрыг олох гээд байна гэсэн. Ашиглана. Uncover the veil so that I may behold the truth. The very quest for truth itself is a sign of blossoming of human potential. Яг одоо үнний төлөө үннийг олж мэдгсэн гэдэг ирмэлцэл төрчнөө гэдэг бол хүний хувьд тэр хүн цэцэглэн хөгжчихжээ гэсэн үгээ. Тэрний үзүүлдэг шинж чанар юм байна. Now, in the quest for truth, plays an important role. Ангад цанган гэдэг нь хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэв. Shift in paradigm has to happen. Ямар ч байсан бүр цоо шин юм өөрчлөлт гарч байгаа юм тэр хүнд. Because those who believe in many cannot comprehend one, and those who comprehend one cannot comprehend the many. Учир нь юу вэ гэхээр нэг юм байна, нэг нийлээд энэ олон янз бүрийн юм нийлээд нэг юм болчих, эсвэл бол олон ганцхан юм чинь юм олон хэлбэрт хувирчжээ гэдгийг аль нэгийг мэдхгүйгээр тэр олныг юм уу эсвэл ганцыг нь шүтээд байгаа нь энэ бол тэр хүн хөгжин гэж байхгүй л гэсэн. We say God should be one. Why should he be one? Бурхан ганц байх хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ. Яг бурхан ганц хэрэгтэй. Why should God be one? Яг ганц. Why he should not be many? Яг олон байж чадахгүй. Because if there are many, then there could be conflict. Яг тэгвэл тэр эцгийн бидний орон дээр бурхан гэдэг байгаа тэр зүйл нь олон байж яагаад болоогүй яагаад ганцхан байдсан бэ гэхээр хэрвээ олон байсан бол хоорондоо зөрчилтэй л байна ш. What makes us comfortable is if it's only one, very comfortable. Биднэрт ямар юм эвтэйхэн байдгийг та ингээд тавтаа тухтай 50 амгалан байдгийг гэхээр таны дээр шүтэн бишиж байгаа орон дээр юм чинь ганцхан байхаар л та амар гэдэг баггүй юу?
Do you see what I'm saying? Энэ хэлээр ойлгосон үстэй. It's correct. If it is too many or many, if God is many, then how could God be omnipotent? This issue comes now. Тэг хэрвээ нөгөө бидний орон дээд гэдэг бурхан чинь олон байсан болвол нөгөө бүхнийг бүтээгч бүхнийг нэвчсэн гэсэн гэдэг бурханы нөгөө чанар чи алга болчих штэ. Here is another paradigm. It says yes. Гэтэл эндээс бас нэг өөр нэг санал юм уу өөр нэг үзэл гарч ирж байна. Тийм ээ. But God need not be in the same costume all the time. Гэхдээ нөгөө бурхан чинь нэг л костюмтайгаа дандаа байж болохгүй үстэй. God can come in any costume. Бурхан ямар ч үсээс өмсч болно ш. He can come in the 90s in the night. Шинэ болохоор урилгынхаа хувцсыг өмснө. In the track pants when he goes to gym. Биеийн тамирын хувцсыг заалан босч болохоор бэлтгэл хувцсыг өмснө. When he goes to office, he can go in 3-piece suit. Ажилдаа явахыг нөгөө гурван өмд пижак жилет гурван өмснө гурван хослол өмснө. Whatever. Why do you restrict the expression of the one into just has to be one? It could be many. Хэдийгээр тэр орон дэд гэдэг зүйл чинь ганцхан байгаа ч гэсэн өөрийгөө олон янзаар илэрхийлж болно шүү дээ. God can come in the form of a punk. Бурхан нэг өдөр танд нэг панк шиг харагдаж байгаа шүү дээ. Colored hair and үсээ бодсон годомжоор алхаж болно ш. And that's why this entire universe Тэгэн тэргүүд тэлэгтэй бүх ертөнц is its manifestation, is its own form. Энэ бүгдээр бурханы хэлбэр дүрс, бурханы өөрийнхөө илэрхийлж байгаа хэлбэр дүрс олцсон байдал юм аа гэж хэлээд байгаа. Virupebhyo Vishwarupebhyascha namo namah. This morning Rudra Abhishek they chant. Өглөөний уншлагын дээр энийг уншдаг. Such a depth in these words. Virupebhyo means no form. Vishwarupebhyo, all the forms in the universe are his. Virupa гэдэг нь хэлбэр дүрсгүй, нөгөөх нь болохоор хэлбэр дүрстэй гэсэн. The tribal people or the native people. Нүдэлчүүд ариг нэг газрын нэг үндсэн оршин суугчид гэдэг шүү дээ. Тийм хүмүүс Over the world. Whether it's British Columbia, Windsor, British Columbia, or in the Maori tribe of New Zealand, or in Australia, you'll find the native people, they honor the directions. Австралид ч байдаг, British Columbia-д ч байдаг, Шинэ Зеландд ч байгаа гэсэн хамаг дэлхийн уугуул иргэдэн уугуул хүмүүсэд нэг адилхан нэг шинж тэмдэг байдаг. Ямар шинж тэмдэг байдг вэ гэхээр тэд нар зүг чигийг их эрхэмлдэг. They honor the direction, they honor the mountains. Зүг чигийг их хүндлэн, уул усыг их хүндлэн. For them, mountains are sacred, rivers are sacred. Тэдний хувьд бол ус мөрөмж гэсэн ариун гэгэн, уул хад ч гэсэн ариун гэгэн. Бүх юм тийм ариун гэгэн. Very sacred. Тэгээд тэрийг яаж хизээ хэн энийг ингэжээ гэж хэлж өгсөн мэдгүй. Тэгсэн мөртлөөсөө тэд нэр ингээл уул аваагаа шүтдэг, ус мөрнөө шүтдэг ийм байглаас ийм заншилтай. The idols that they keep in temple, that's not important at all. Idols came much later, but below the idol there was a diagram. There is a. Энэ одоо бидний ингээд сүм хийдэг тавьсан ингээд алтан мөнгөөр хийгээд тавьсан тэр олон янз бүрийн бурхнууд байна тийм үү. Бид нар чухал биш ээ. Бид нар дөнгөж саяхан бий болсон юм.
хүн төрлөختний түүхийг үзэх юм бол саяхан бий болсон. Тэрнээс нь өмнө бид нар юу шүтдэг байсан бэ гэхээр диаграм ингээд хэлбэр дүрсийг шүтдэг байсан. Ингээд гурвалжин, дөрвөлжин, бөөрхий Yantra that is kept. яг тэгвэл тэр хэлбэр дүрсэн дотор нь тэр диаграм гэж хэлээд байгаа тэр хэлбэр дүрсэн дотор нь юу хадгалагддаг вэ гэхээр өнөө уншлагч нь хадгалагддаг байхгүй юу? Тэр нөгөө нэг уншсан уншилгаа ингээд дүрс болгоод тавьчихдаг тийм аюу гоё шүү. Important. Тэр чухал байсан. What is this yantras? Янтра гэдэг They are нь like the circuit diagrams. өөрөөр хэлбэл авиг дүрсжүүлчихсэн тэрнийг санскритээр янтра гэдэг юм байна. If you open a transistor, you know that there is this little circuit diagrams. We don't understand what is that, but an electronic engineer knows that. Yeah, this circuit diagram has to be like this to catch certain waves. That's when it absorbs. Тэгээ энэ нь бол юу юм гэхлээр тэр хэлбэр дүрс болгонд ингээд нөгөө нэг юу уншлагын хүчин ингээд шингэсэн. Өөрөөр хэлбэл тэр энергийг дууддаг, тэр энерги эвдэрсэн байвал одоо тэр гоё уншлагын шүтлэгийн бурхны чинь авралын энерги ингээд өөрчлөгдсөн байх юм бол тэр сахиусыг зүгээд тэгээд тэрийг ингээд яхлаа зэрэг тэр өөрчлөгдсөн эвдэрсэн хэмхэрсэн энийг байранд нь оруулдаг. Тийм учраас бид нар ингээд хүзүүнээсээ сахиус зүүдэг ингээд тийм мугуунаасаа утас мотос зүүж очно бүгдээ тийм ач холбогдолтой юм байна л та. Гэхдээ бид нар нөгөө өвөг дээдсээс уламжилж ирсэн. Тэгэл энийг ингээд зүүх ёстой л гэж ингээд бодож байгаа болохоос яг энэ утгыг мэдчихэж байгаа юм байна. Ховорхон л тоо. Electromagnetic waves. Тий, өөрөөр хэлбэл энэ биднийг амьдруулдаг энэ энерги гэдэг маань энэ цахилгаан соронзон ийм том ийм талбай байгаа юм тийм ээ. These earth circles have been forming in different parts of the world. If you have seen National Geographic magazine, sometime or seen that there is a whole lot about how the geometries are getting formed in the creation and бид нар ингээд нэг сансрын одоо энэ энергийн энэ урсгал гэдэг зүйл бол бодит амьдрал дээр байгаа зүйлүүдийн ингээ хэлбэр дүрсийг өөрчлөөд ингээд нөгөө нэг landscape гэдэг чинь газрын хөрсийг ингээд зүсээд ингээд зурсан байдаг. Эсвэл ингээд илсэн манхан, эсвэл ингээд усны давлгаа эдгээр бүгдээрээ юу дагаж тэгж хөдөлдөг юм бэ гэхээр яг энергийнхаа урсгалыг тэр амьдралыг бий болгосон энергийн урсгал хаагур ямар хэлбэрээр яваад байгаа яг тэрийг дагаал ингээд бий болдог. how many of you seen this? Тэгээд нөгөө нэг Шотландын Улаанбаатарын талбайг харсан хүмүүс байна уу гэнэ. And you see that it is just the yantras that the ancient rishis have organized and said. Тэрийг бол яасан бэ гэхээр зэрэг эртний гигантингүүд тэ ведийн гигантингүүд уншаад бий болгоцсон гинэ. You know, there was a Buddhist monk here. Энд нэг манай энд нэг буддист лам ирсэн юм л да. A couple of days back 2-3 жилийн өмнө from China, Хятад mainland China. They're a huge big monastery, they're very well known. This person in meditation had this experience of Star of David. Тэгээд тэр лам бол нөгөө нэг хүмүүс суудаг. Тэгээд тэр хүн ингээд сүмдээ суугаад ингээд бясалгал хийлээр зэрэг нөгөө нэг Дэвидийн од гэдэг юм дандаа харагдаад байдаг. Израилийн нөгөө туган дээр байдаг юу л да 2-3 ингээд тавьсан юм шиг тэгээд ингээд харахлаг юм үнэхээр тэрийг Дэвидийн од гэдэг. An experience. So she went in search of the meaning, want to know more about this. Тэгээд нөгөө бясалгал хийх болгонд нь л тэр Дэвидийн од буюу Израилийн туган дээр байдаг нөгөө нэг юм цэнхэр юм гэдэг юм аргаас байна. Яг 2-3 ингээд тавьчихдаг яг тийм болчихсон юм аа. Тэгээд тэр ингээд харагдаад байдаг. Тэгэнгүүт нөгөө лам чинь энэ юу нь ямар учиртай юу надад ингээд харагдаад байд юм бол тэрийгээ судлахын тулд илүү ихийг мэдхийн тулд ингээд эрэлт гарсан байна. Хийддээрээ суухгүй яваад төгсөн юм. And this person, this nun,
went to Israel because that is when it's very prominently displayed. The flag of Israel has Shatkona. Тэгээд нөгөөд чинь хамгийн түрүүнд яваад хаашаа очсон гэхээр Израильд очсон юм. There are two ancient civilizations on this planet. One is the Vedic, the second is the Hebrew tradition. Энэ одоо болтол хүн төрөлхтний түүхэнд хоёр их соёл иргэншил, оюун санааны хоёр их том сургаал гарсан хүн төрөлхтний түүхэнд одоо дэлхийд даяараа. Тэгээд нэг нь юу юм гэхээр зэрэг Ведийн сургаал, нөгөөх нь болохоор еврейгийн их соёл иргэншил. Both have one common symbol, that is Shatkona. Тэгээд тэр хоёулаа адилхан тийм бэлэг тэмдгийн тийм дүрстэй тэр нь Shatkona буюу Дэвидийн од. Of course, it is in Buddhism, Jainism, and all other religions which followed, they also use that. Гэхдээ бас нөгөө зөвхөн энэ Vedic Judaism хоёр Hebrew хоёр хэрэгэлдэг гэж хэлж болохгүй л дээ. Буддизмд байдаг, Jainismд байдаг. Тэдний шашинд бол яг энэ Дэвидийн од буюу Shatkona хэрэгэлдэг. It is not someone's imagination, it is an experience that has come. Энэ бол тэр хин нэгэн хүний зүгээр ингээд зохиогоо зурчихсан зураг биш. Энэ юу юм гэхээр нөгөө нэг дотроос ингээд уншлагын хүчээр ингээд дотор нь болсон өөрчлөлтөд дүрсжүүлээд тавьчихсан юм байна. Цаана дал дутхыг агуулж өөрөө цаанаас бий болохгүй юм. So she went in search of it. She said she went for many days, many years there, looking for some meaning. Тэгээд нөгөө намчин болохоор баахан явсан. Янз бүрийн тайлбар сонссон. Тэгээд эцэст нь finally she landed up here. And when she found it here, this is what I've been looking for, this energy, this feeling. Манай баглаар ашрам дээр ирсэн билүү. Тэгээд яг эренгүүтээ ирэл буунгуудаа юу гэсэн хэлээ. Тийм ээ, харин би яг энийг ирээд байсан байхгүй. Яг энэ мөн байна гэж. Тэг өөрөөр хэлбэл тэр нөгөө нэг ингэж дүрсэлсэн тэр дүрсний хөөцөлдөж явсаар хагаад нөгөө бодитоор нь ямар юмыг ингэж дүрсэлсэн бэ гэдэг тэр энэ чи энерги л байсан юм байна гэж хэлжсэн. Elevation. So all these temples are based on these mantras and yantras. Мантра хоёроос сүм хийж бий болсон юм байна. This is what is important. Энэ бас их There's a чухал. proverb in Sanskrit that says, Санскритээр зүйл Archakasya prabhavena shila bhavati shankara. It is by the effort of the worshipper, a stone turns into a divinity. Сэтгэлээс итгэж уншсан энэ уншлага гэдэг бол ямар чадaltaй вэ гэхлээр нөгөө зүгээр чулуугч гэсэн эрдний чулуу болгож зүгээр чулуугч гэсэн бурхан болгож чаддаг. Not on its own, but it is your consciousness. Гэхдээ энэ маань зүгээр хоосон яриа биш л дээ. Энэ юу юм гэхээр таны ухаарлын хүч л дээ. Тэр ухаарлыг бий болгож байгаа энерги гэдэг юмны чинь хүч юм байдаг. Гэхдээ та тэрийг нөгөө нэг ингээл яг каналын сувгаар нь урсгаж чадвал шүү дээ. The intention in you to invoke the prana in that a stone can also respond to you or represent to you the infinity. Тэдгээр анггүй ингээд зүгээр нэг дэрийн чулуу байлаад гэсэн тийм ээ. Таны нөгөө итгэлийн хүч, таны тэр одоо тэрний дотор тэр чулууны дотор тэр прана буюу амь гэдэг юмыг авч харъя гэсэн маш их итгэх тийм юу чинхүү итгэл, үнэмшил, хүсэл, эрмэлзэл ингээ бүгдээрээ байсан цагт та тэр зүгээр чулууг бурхан болгож чадна. And all these pujas are done by Yantras, mantras. It's the diagram. Янтра гэдгийг бид нэр ойлгочлаа шүү дээ. Уншсан уншилгаа, дуурсан дуугаа дүрсжүүлээд тавьчих байгаа юм байна, тийм үү? So the Star of David with the dot inside in the middle becomes Ganesh Yantra. Тэгээд юу ч одоо Израилийн тугшид тэр Дэвидийн од гэдэг тийм үү?
Израилийн туган дээр байгаа шиг тэр юмны ингээд дунд нь ингээд нэг цэг тавьчих юм бол тэр юу яг гэвэл Ганеш янтраа болчдөг. Ганеш бурхныг нөгөө заан толгойтой. Surround it with a circle becomes Durga yantra. Харуулаад ингээд цэцүү зурчих юм бол энэ юу болдгоо гэхээр Durga янтраа болдог. Durga гэдэг нь манайхаар дарих штэ. And what is the difference between Ganesha and Durga? Durga Ganesha ямар ялгаатай? Specific impact. Өөрөөр хэлбэл тэр хоёр Ганеша Durga гэдэг нь яг тийм өөр юм бэ гэхээр тэр хоёр хоёуланд нь өөр уншлага уншдаг. Хоёулаа уншигдсан тэр уншлага нь хоёулаа бас өөр үр дүн өгдөг. So these are the Devatas. This is what Krishna also said. Тэнгэр гэдэг байгаа шүү дээ. Кришнач бас энэ тухай маш их хэлсэн байдаг. Three with the three type of vidyas. Бидний гурван янз байдаг. That gives you different comforts. Тэгээд тэр гурван видян танд тав тухтай гурван өөр янзын тав тухтай байдлыг бий болгодог. In life. When there are obstacles coming, think of Ganesh. You know, wherever you put your attention, that strength comes. And elephant is the strongest element. When you think of elephant, you feel like an elephant. Тэр өөрөөр хэлбэл таны ингээд сонирхлыг чинь татаад анхаарлыг чинь татаад ингээд тэрэн дээрээ нэлээд их ингээд анхаарлаа төвлөрүүлэх юм бол тийм ээ тэр нөгөө бодол чинь ингээд яг тэр хүний юм уу тэр амьтны юм уу шинж чанарыг яг өөр дээр авид ирж чаддсан шүү дээ. Жишээлх юм бол одоо Ганеша бурхны тухай бодвол тэр дунд нэг улаан цэг тавьчаал тэгээд ингээд Ганеша гэл ингээд бодхолоор Ганеша ямар үйлдэл хийх ёстой юм. Ганеша гэдэг нэрлэлтэн тэр энергийн цуглуулга юу байгаа юм гэдэг нь тэгэл тань дээр гараад ирнэ. Жишээлх юм бол одоо амьтдын дотроос хамгийн том нь хуурай газрын амьтдаас хамгийн том нь заан штэ. Зааны тухай ингээд бодоход чинь та ингээд заан шиг мундаг юм том чадaltaй хүч чадaltaй болсон юм шиг санагдаж штэ. Юун дээр л анхаарлаа төвлөрүүлэн тэрийг хүчрхэгжүүлнэ гэдгийг та бити мартаарай. We are conscious because there is an exchange that is happening between the viewer and what is being viewed. Хамгийн чухал юм нь энэ байна. Бидний тэр ухаарл гэдэг нэртэй зүйлийн зүйл чинь энэ дээр нөгөө харж байгаа юм харагдж байгаа юм хоёрын хооронд ингээд юу exchange харилцан шүтэлцээтэй үйл ажиллагаа болгоод идэг байхгүй даа. The subject-object relation gets established. Энэ дээр ингээд бодит ба хийсвэр гэдэг хоёр зүйлийн харилцан шүтэлцээ бий болоод цоо шин нэмийг бий болгож байгаа. The perceiver has an impact on the perceived and vice versa. Өөрөөр хэлбэл энэ нөгөө харагдж байгаа юм харж байгаа хүн хоёр ингээд харилцан шүтэлцээтэй холбогдно гэсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг харагдж байгаа юм харж байгаа юмд нөлөөлж болно, харж байгаа юм нь харагдж байгаа юмд нөлөөлж болно. Isn't it? Тийм биз дээ. What is this theory called? Энэ онолыг юу гэж хэлдэг вэ? In physics, this is called in theory of relativity. One of the that is you are looking at an object and because you are looking, the object is already changing. It's changed. Энийг бид нөгөө физикийн онолын хувьд бол бид энийг харьцангуй онол гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл та нэг юмыг ингээ хараад байна. Харж идэл чинь тэр юмн дээр таны харж байгаа анхаарал төвлөрүүлсэн байдал чинь тэр юмыг өөрчилж болно. Эсвэл тэр таны харж байгаа юм чинь танд үйлчилж болно. Энийг бодлоор харьцангуй онол гэж физикт хэлдэг. So you have an impact on the devas and devas have an impact on you. And what are the devas? Everything is devas. What? Fire is deva. Тэнгэрүүд гэж нэрлсэн тэр бүх юм тань дээр нөлөөлнө. Та бас тэнгэрүүдэд нөлөөлж чадна. Харилцан бие биендээ нөлөөлнө гэсэн. Бүх юмыг хэлж байгаа шүү дээ. Агаар, уус, нар бүгд юу вэ гэж тэнгэрүүд.
Water is Deva. Apsu Devata. Ус гэж Water is Deva. Is one of the Devas. нэг Fire is гал байна. Deva. Sun is a Deva. Make good use of them all. Honor them. Бүгдийг хүнддэг. Та энэ бүх зүйл бүгдээ бурхан гэж хэлж болох юм шүү дээ, тийм үү? Гэхдээ Брахма шүү дээ. Брахман шүү дээ. Нөгөө цорын ганц орон дээдч чинь биш. Гэхдээ тэрний нөгөө олон хэлбэрүүд нэгээ яваад байгаа. Тийм учраас тэднийг хүнддэг. Which the ancient people of every civilization has been doing. They would honor sun, they would honor air. Байгаль орчноо хамгаалах, байгаль орчноо хайрлах, хамгаалах гэдэг юмыг хүн төрлөخت соёл иргэншлийн үе болгонд хэрэгэлдэг байсан. Pollute air, not pollute rivers. If you go to a tribal village, you will see they keep the village much cleaner than any cities. Тэгээд та хөдөөний сунд очих юм бол тэр амьдарч байгаа хүмүүс юу вэ? Тэр сум мумынхан төв нь, тэр тосгоныхан төв нь том хотуудаас цэвэрхэн, маш цэвэрхэн, амар гоё цэвэрхэн байдаг. There's so much more cleanliness there. Хөдөөгийн тэр газруудад бол хотын энэ одоо ховын сахтарсан хийсэн энэ муухай байдлаас чинь шал өөр маш цэвэр цэмцгэр байдаг шүү дээ. You can't find garbages lying around in any forest. Animals keep the forest clean. Ой дотроос ямар ч хог шаа тэр хотод ингэ нэвсэж идэг хог мог ой дотор байдаг. Хүн л аваач хаяагүй юм бол амтангууд өөрснөө ойгоо цэвэрлжтэй. Have any one of you been on any safari? How many of you have been on some safari? When you go in the forest, you find it's so clean, so pure. Мэдээж тийш очиж үзсэн юм бол элсэн цэвэрлт бол мэдээ торох юм байхгүй. Цэвэрхэн. Ой дотор ороод үз. Цэвэрхэн. Аглагт очиод үз. Цэвэрхэн. Nature knows how to maintain itself. And we need to maintain nature. Өөрийгөө ориг дүрээр цэвэр ариун байлгах арга мэддэг шүү дээ. Honor the nature. Nature will honor us. Байгалыг хүндэх, байгалыг хайрлах, байгалыг шүт. This is yagya. Yagya means honoring the elements of nature. Байгалийн бүрэлдэхүүн хэсэг болсон бодгалуудыг, байгалийн бодгалуудыг, элементүүдийг хайрлахыг бид нар yagya гэдэг. Тэгээд тэрийг ажиллах юм. Yagya has 3 aspects. Yagya дотроо 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Puja is honoring the divinity. Deva puja гэж байгаа. Ямар учиртай юм бэ гэхээр бурхан тэнгэрийг хүнддэг жаа. Acknowledging the benefit that they gave you. Өөрөлдвөл тэр бурхан тэнгэр биднийг хичнээн гоё ивэж, хичнээн гоё өршөөж, хичнээн гоё хайрладаг. Тэрэнд талархаж байгаа юм. Тэрийг тэгдэг гэж онцлон тэмдэглэж байгаа юм. Honoring the divinity in its diverse manifestations. Ийм их олон янзын сайхан юугаарч дутаахгүй энэ амьдралыг бий болгож өгсөнд нь тэрнийхэн төлөө санаа тавьж идэг нь биднээс эргүүлэг талархаж байгаа гэсэн утгатай Deva puja. Honoring the river, honoring the mountains, honoring the trees, honoring animals, honoring human beings. This is Deva puja. And then Sangati Karana. Taking everyone along and moving. See, you see a good movie. You don't say, I have seen good movie, I want to keep it to myself, I'm so happy. Та ингэж жишээлбэл нэг гоё кино үзчихэд те нэг гоё кино үзснээр өөрөө тэрийг нуугаад биш амар гоё кино үзсэн. Биш даач жаргалтай байна гэх. Өөрөө нуугаад үздэг.
you try to hold on to your happiness, it's not going to stay with you. You have to Тэгээд spread би гоё кино happiness. үзсэн надад өстой сайхан байна гэж хэлэхгүй чимээгүй ингэж байгаад байвал та тэр аз жаргалыг өөрөө тэгээд өөртөө ингээ хадгалж чаддгүй юм шүү дээ. Тэг аргагүй шүү дээ. In isolation, you can't be happy. Та ингээд Suppose you are living in a family. тусгаарлал бид нар үзчих. Тусгаарлаад ингээ ганцаар ингээ чинь ингээ нэг газар байчил аз жаргалтай байхгүй шүү дээ. Аз жаргалтай байдаггүй байхгүй. Here, 6-7 people. If one of them is unhappy, can you be happy? Нэг гэр бүлийн дотор 6-7 хүн байлаа гэж бодъё. Гэтэл нэг хүн нь аз жаргалгүй байл бусад үлдсэн хүмүүс нь аз жаргалтай байж чадах юм уу? That somewhere pricks you that one person is unhappy. Тэр нэг гэр бүлийн чинь нэг гишүүн тохиолдсон тэр хүнд байдал ямар нэгэн байдлаар танд нөлөөлөд байдаг шүү дээ. Та бүрэн дүр аз жаргалтай байж чадахгүй тэр хүндээ санаа чинь зовоод идэв шүү. And it is great. So what will be your effort? Your effort is to make everybody happy. Тэгээд та юу хийдэг вэ? Та тэр бүх хүмүүсийг аз жаргалтай байлгахтай л оролдоод Are you яагаад making any effort physically, mentally, emotionally? Does it work? тэгээд та яг өдөр гэр бүлийнхаа бүх хүмүүсийг аз жаргалтай байлгахтай та янз бүрийн юм хийлдэ. Биеэр чи оюун санаагаараа чи сэтгэлийн хөдөлгөөнөөр чи энэ чинь тусалдаг билүү дээ. It doesn't work. Тусалдаггүй. How can someone be happy? Only two possibilities. Хин нэгэн хүн аз жаргалтай байх хоёрхан л арга байна. Number one, through knowledge. Нэгдүгээр нь Knowledge is a vaccination which keeps хэлбэл мэдлэг гэдэг маань аз жаргалын вакцин гэж мэдээ. Мэдлэг гэдэг бол you away from the flow of misery. Өөрөөр хэлбэл та зовлон гэдэг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцин чинь мэдлэг юм байна. Knowledge is the vaccination, you know. But you Мэдлэг гэдэг бол вакцин шүү. Аз polio жаргалтай drops. байх. Knowledge is that polio drop will keep people away from depression. Өөрөөр хэлбэл бас юу ч хэлж болох вэ гэхлээр нөгөө нэг полимелитийн үед уудаг вакцин чинь нэг юм үрэл уудаг шүү дээ тий уулгачтай. Тэгээд тэр аимшигтай өвчнөр өвддөггүй. Яг тэрүүнтэй адилхан таныг зовлон гэдэг ханиаднаас урьдчилан сэргийлдэг вакцин бол юу яг үл мэдлэг байна. This is essential knowledge. Мэдлэг Second, suppose they are not хоёрдугаар ready нь to receive knowledge. мэдлэг You олж чадахгүй байна. Тэгвэл залбир pray to that infinity, pray to the devas. хязгааргүйтэй залбир. Тийм. Тэнгэрүүдтэй Let them залбир. be happy. Тэднийг аз жаргалтай And болгох. let them get some interest in knowledge. Өөрөөр юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг та тэр хязгааргүйтэй мөрөг, тэнгэрүүдтэй мөрөг, тэр тэнгэрүүдээ баясаг. The intention. Зөв тархиараа сэтгэдэг хүмүүс Left brain people would say intention, the right brain people would say prayer. энийг хүмүүс юу ч хэлэхгүй гэхлээр зэрэг зүүн тархин давмгаалсан хүмүүс бол intention гэж хэлнэ. Анхаарлаа төвлөрүүлэх, ийшээ хандах гэж хэлнэ. Prayer has that emotional touch. Sankalpa, our intention, has that Tarkic touch or logical touch to it. Prayer гэдэг нь залбирал гэдэг нь ийм залбирал дотор ийм сэтгэлийн хөдөлгөөн явдаг. Ингээ хүн чинь нэг бурханд ингээ мөргөөрөө нүдмэтэй анаал хөрх амт ингээ хамаг байдаг юм а бодоол ингээл яж байгаа. Тийм болохоор нэгдүгээрт нь тэр залбирал гэдэг юм нь сэтгэлийн хөдөлгөөний оролцоо байгаа. Жохон ч гэсэн оролцоо байгаа. А нөгөө талаас санкалпа буюу энэ хүнд бас ийм юу байна? Албаар ингээд зориудаар ингээд сайхныг бодоод бурхандаа мөргөөд ингээд тэгж одоо intention гэдэг маань энэ оролдлого хүч чадлаа зориулах гэсэн үг шүү дээ. Тэгээ яг ийм хоёр юм
Тэгэхээр өөрөлдөө сэтгэлийн хөдөлгөөнч байд юм байна. Нөгөө талаас нь ингээд ухаанаараа өөрөө бодоод ер нь ингээд мөрөх нь хэрэгтэй юм байна гэд ингээд бодож байгаа юм. Хоёр талаас баруун зүүн тархины хоёулангийнх нь үйл ажиллагаа оролцдог юм байна. A wise would say both are the same. Харин ухаантай нэг нь цэцэн цэлмэг болсон нэг нь хэлэх юм бол над хоёр хоёулаа адилхан юм. This one would say both are the same. In fact, maybe the prayer is little more stronger because emotion is always much stronger than any thought. Тэгэхээр яг үнийг хэрэгдээр олвол энэ баруун тархины давмгаас нь тийм ээ сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаа тэр хэсэг нь арай илүү хүчтэй байж магадгүй. Яг гэвэл сэтгэлийн хөдөлгөөн гэдэг бол ямар ч бодлоос их хүчтэй гэдэг. Бодлоос илүү хүчтэй юм сэтгэлийн хөдөлгөөн байдаг. Тэгэхээр баруун тархины давмгаас хүмүүс ингээ мөрөгтэй сэтгэлийн хөдөлгөөнөөс мөрөгж байгаа болох тэр нь за мөргөх ёстой гэд мөргөж байгаагаас арай жоох илүү үр дүнтэй баха. Сэтгэлийн хөдөлгөөн бодлоос хүчтэй. So if one person in the family is not happy, you cannot be fully happy. So what you do some karma, some activity. Тэгээд таач зааж байгаатай байж чадахгүй. Энэ гэхдээ юу болдсон бэ гэхээр зэрэг энэ бол таны үйл өөр. Та тэднийг аз жаргалтай болгох ингээ үйлдэлийг үйлдэж, тэр хүнийг аз жаргалтай байлгахаар юм хийж гин гэдэг бол таны үйл өөр байдаг. Some action to make them also happy. Тэгээд үйл өөр сайн үйл өөр хураах учраас та нэг хүн болоод нэг хэсэг хүмүүсийг групп хүмүүсийг ч гэсэн аз жаргалтай болгохоор ямар нэгэн зүйлийг хий. Тэгвэл сайн үйл өөр буян болдог байна. In the same way, if the whole society is unhappy, яг тэрүүн шиг ингээд бүхэл бүтэн нийгэм даяараа аз жаргалгүй байвал яах юм бэ? If there is a threat around, or if there is an emergency in your state or in your country or in your city, таны амьдарч байгаа хот улс тэр орчинд чинь үнэхээр тийм гинтийн зүйл болоод тэ орон даяараа ингээд хэцүү байдал орвол та яах юм бэ? Яаж тэднийг аз жаргалтай болгох вэ? Can you be at peace? Мэдээж тийм болсон байхад орон даяараа асуудал гараад орон даяараа төгссөн байхад бүх хүмүүс зовж шаналсан байж хад та яаж ч аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Say, I want to have clean air only in my home. Ингээд нэг хотод ингээ амьдарч байна. Гэтэл зөвхөн энийг гэтэл цэвэр агаар байвал боллоо гэд тэгээд бусдын юм их байж болох. Does not have clean air. Forget about it. Your home cannot have clean air. Таны хотод бохор агаартай байх юм бол та гэртээ цэвэр агаартай байх тухай мартаж үзээ. Боломжгүй шүү дээ. If one plastic is burned, it can produce enough dioxin to destroy the health of thousands of people. Ганцхан ширхэг юм пластик юм савыг шатаач гэдэг гарч байгаа утаа нь диоксин гэж хор гардаг юм. Тэгээд тэр утаа нь бол мянган хүний эрүүл мэндийг муутгах тийм их хортой утаа гаргадаг гэж байна. You have to make that effort to educate people not to burn the plastic. Тийм болох дээр танд хийх юм байна энэ дээр. Ямар юм байна вэ гэхээр хүмүүсийг тэр гэлгэр саваа пластик савнуудаа битгий шатаагач гэж хүмүүст ингээ хэлээд ийм хор гаргаад ингээд мянган хүнийг хордуул эрүүл мэндийг муутгах юм аа. Пластик саваа битгий шатаа гэж та тэднэр дотор ухуулга хийгээд ингээ тайлбарлан таниулаад явах юм бол та харин маш их тус болж байгаа чинь тэр хот чинь цэвэр агаартай болохын цандуу.
we have to make that effort to create happiness. If you spread happiness, then your happiness gets Тийм болохоор sustained. ер нь бол хүн болгон биднээс ямар үүрэг байгаа вэ гэхээр бид нар энэ аз жаргал гэдэг юмыг түгээх ёстой. Хүн болгонд хүргэх ёстой юм. Тэгэж хүн болгонд хүрэх гэж хичээж бүх хүмүүсийг аз жаргалтай болгох гэж ингэж оролдоно гэдэг чинь өөрийн чинь аз жаргал үр дүнх байхад хэрэгтэй зүйл. Та тэгжээж л аз жаргалаа хадгалж үлдэхээ. Take knowledge, your knowledge sustains. Тэгжээж тэр хүмүүсийг аз жаргалтай болгож иж таны аз жаргал үр дүнх байх талтай. In Sanskrit said, Nalpe Sukhamasti, Yuvai Bhuma Tatsukam. It's in another Upanishad. Өөрөөр Upanishad дээр бичсэн байгаа. Because it is very relevant here, I'm quoting this. Энэ одоо бидний ярьж In байгаа smallness, there тохиромжтой. is no happiness. Энэ аз жаргал гэдэг бол өчүүхэн жижигнэр байдаггүй юм аа гэсэн утгатай юм. In Greek, happiness is there. Аз жаргал гэдэг нь агуу их том юм. Хэмжээгээрээ. It is always running for something bigger. It is in search of happiness. Here they say, Тийм болохоор бидний сэтгэл дандаа агуу их том юмны араас хөөцөлдөж явдаг. Албан тушаалж байсан адилхан хамгийн томынхын төлөө юу ч байсан гэсэн ямар нэг юм байхад дандаа томынхын төлөө зүтгэхийн учир нь тэр жижигхэн аз жаргал гэж байдаггүй. Аз жаргал бол үргэлж өөрийнх нь нөгөө төрлөх хэмжээ нь айгүй том. This mind is on a run. Some greater thing, and it is looking for all these glittering things. Ийм тэнгэр гүүгээд ингээд савчаад хаяагүй савчаад явдаг учир нь юмдаа байдгүй тэгэхээр сэтгэл юу хийж байгаа юм гэхээр аз жаргалыг л хөөцөлдөж аз жаргалыг л хайгаад ирээд гүгээд байгаа шүү. Something bigger. The truth is hidden underneath this glittering sheet. Аз жаргал гэдэг маань нэг жоохон юм гэлтгансан юм даавар юм бүхэлдсэн юм шиг ингээд бүхэлдсэн нөөгдсөн байж байдаг. Of happiness, of charm, of love, all that one aspires. Гэлтгансан бидний учир нь юу вэ гэвэл хайр, халуун сэтгэл ингээд бусад нөгөө хүмүүст хэрэгтэй ийм нэг хүний эрэлт хэрэгтэй ихтэй тийм одоо нэг юм дагав. Энэ гоё гэлтгансан юм даун дагав. Энэ сата дагав бүтээсэн юм шиг. Тэгээд байж гинэ тэгээд тэр нь аз жаргал гэдэг нь юу юм гэхлээр зэрэг халуун сэтгэл хайр тийм ээ. Тэгээд нөгөө нэг бусад ингээд нөгөө хэрэгцээтэй юм ин авчиж өгье гэсэн нэртэй юм гоё юм гэлтгансан гоё даавар багцсан байж. Тэр нөгөө сэтгэл нь ингээд юм аа. Please unveil this and let me have a glimpse of the truth. Тэгвэл бидний түрүүний сургаал дээр юу гэж бичсэн байна вэ гэхээр та энэ хүчийг нээгээд өгөөч. Тэгвэл би надад тэр үнний нүүрс царайг харах бололцоо олгоод та энэ хүчийг ингээд дэвлүүрийн ингээд сөхөөд өгөөч. Hiranmayena patrena satyasyapi hitam tatvam pushan apavrinu satya dharmaya drishtaye. For me to recognize truth and dharma. Миний хувьд би үннийг олж мэднэ. Тэгээд дharma гэдэг нь сайн үйл, сайнны сургаал гэдэг. Тэгээ өөрөөр хэлбэл нэг юу гэсэн амьдралын сайн сайхан талыг нь сонгох бололцоотой болно. Надад танаас ганцхан энэ хүчийг зөвхөж чадна. Энэ одоо хүчний цаана нууц, энэ бэлтгэл гоё саата хүчний цаана нуугдсан үнэн гэдгийг таа л надад хүчнийг зөвхөж чаднаа гэсэн байна. Remove this glittering sheet. Энэ цагаан бүхэл саата дав
Хүүхэд өгөөд өгөөч, аваад өгөөч. Whatever mind can achieve by its own effort is always smaller than the mind. Тэгээд нөгөө сэтгэлийг бид нар тэр агуу хэмээг хайж байгаа мөртлөө сэтгэл өөрөө өчүүхэн жаахан штэ. Ийм тэмдгүүд бөмбөг шиг өнхрөөл яваад байдаг. Тэгээд сэтгэл өөрөө олсон юм. Сэтгэлийн өөрийнх нь хүрсэн юм. Сэтгэлийн олж байгаа амжилт гэж байгаа зүйл нь сэтгэлээс өөрөөс нь дандаа жаахан байдаг. Whatever an ego feels it has achieved by its effort can only be smaller than that. Ямар нэгэн одоо жишээлбэл таны эго хурамч дүрчинч гэсэн ямар нэгэн амжилтыг оллоо ч гэсэн өөрөөс нь дандаа жижигхэн байдаг. See, if I say I have gotten it, би энийг олсон гэж шүү дээ. Би энийг олоод because it comes within my hands. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр би энийг олоод авсан гэдэг чинь би тэрийг чи өөр аваад гарандаа атгацсан гэсэн үг шүү дээ. Тэр атгацсан юм чинь том юм уу, та өөр том юм уу гэхээр тэр олж авж байгаа өхөн хатан явжаад олж авж байгаа юм чинь өөрөөс чинь дандаа жижигхэн байдаг. Within my grip. I cannot get something which is beyond my grip or which is bigger than my effort. Би харин өөрийнхөө миний хүч чадлаас давсан том миний ингээ атгандаа барьж чадахгүй том юм байх юм бол би авч чадахгүй ш. Бараг тийм юм байгааг юм мэдэхгүй байгаа юм чинь. Өөрөөсөө том гэж бодож чадахгүй ш. Are you getting what I'm saying? So whatever you achieve with your effort is always smaller than you. Өөрөөр хэлбэл таны олж авсан болгон чинь танаас хамаагүй жижигхэн шүү гэдгийг л хэлээд байна. Anything you may achieve. Таны олж авсан юу ч олж авсан гэж бодсон. Та өөрөө бодож байгаа энэ агуу их том юм, их том албан тушаалд очлоо, их мөнгөтэй боллоо, их гэж бодож байгаа юм чинь таны үндсэнд хүрэхгүй. Таны хажууд өчүүгэн жоохон хумхын тоос мэт жижиг юм байна шүү. And it is not worth. Ямар ч чаддаг. So what is worth? As a gift. Танд ингээд бэлэг мэт ирж байгаа бүхэн үнэтэй. Танд гинсэн. Танд өршөөл ивэл болж ирж байгаа болгон үнэтэй. Танд зоригдсон. And that's exactly. It says, my mind is running after the Hiranmayena Patra, the golden vessel. It's the glittering, the outer shell. Mind is running after that. But oh my divine, oh my dear. Please remove the sheets, unveil this so that I can see the truth and my dharma. Okay. Энэ өгүүлбэрийг орчуулсан. Үнэхээр тэр таны өөрөө хичээж байгаа, зүтгэж байгаад олж авч байгаа болгон чинь танд тохирохгүй. Not worth гэдэг. Надад ингээд тохирсон worth гэдэг чинь одоо юу гэсэн үг юм гэхээр надад энэ юм ирэхэд яг болно, энэ миний шаардлагыг хангасан гэж бодоо тэр болгон чинь танд хүрэхгүй. Өчүүгэн жоох юм, хурууны өндөг шиг жоох юм. Гэтэл жинхэнэ одоо танд тохирсон. Яг одоо би одоо ийм юмыг хэрэгжилж болно доо. Би бол иймэрхүү юм надад байх ёстой юм гэсэн. Яг зиндаанд чинь таарсан юм юу байдаг юм бэ гэхээр бэлэг болж ирдэг. Өршөөл ивэл болж ирдэг. Тэр болгон чинь энэ сургаалтыг ингээд бичсэн байна.